Улс орнууд яагаад дагуул хот байгуулдаг вэ? Хотод амьдарч байгаа хүмүүс бол 90%, за түүнээс ч илүү хувьд нь бол дандаа 100 ба түүнээс дээш жил бий болсон ийм одоо хотуудад амьдарч байгаа. За шинэ хотын бүтээн байгуулалтанд оролцох, за шинээр бий болж байгаа хотод амьдарч эхлэх энэ цаг хугацаа бол их бага л да. Сүүлийн үед бол олон улсад их цөөхөн хотууд шинээр хийгдэж байгаа. За манай улсын хувьд тэгэхээр 1980 онд баг нуурыг хийснээс хойш үндсэндээ ингээд 44 жилийн дараа одоо Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан. За түүний дараа одоо Сар хорон хотыг байгуулах ийм бас шийдвэрүүд бол гараад явж байгаа. Шинээр хотыг бий болгохын тулд хүн бүрдүүлэгч ийм одоо салбаруудыг сонгодог. За тэрийг хэн хийх вэ? Хэн манлайлж хийх вэ гэдэг ийм ч асуудал байдаг. Тийм учраас бол үүн дээр төрийн зүгээс манлайлж хийх ийм хоёр төсөл. За нэг нь бол төрийн байгууллагуудын хэсэгчлэн нүүлгэн шилжүүл шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлдэг. За хоёрдугаарт нь ихтэй сургууль оюутны хотхныг бас хэсэгчилж болон ингээд бүхлээр нь гарах ийм аргыг хэрэглэдэг. За манай Хүннү хотын хувьд бол засгийн газраар батлагдсан тэр төлөв энэ хоёр аргыг хоёулангийн зохицоор нь хийж одоо шинэ хотын хүн бүрдүүлэгч хэсгийг бий болгоно гэж мэдүүлсэн. Бизнесийнхний хувьд яагаад очих ёстой вэ гэдэг ийм зорин очих шалтгааныг бол бас тодорхойлдог. Манай энэ хотын хувьд төмөр замын, авто замын, агарын тээврийн ийм холимог тээврийн зангилаа хот болох ийм одоо концепттэй. Эдийн засгийн чөлөөтгөөс за тээврийн зангилаа, логистикийн төвүүд, аялал жуулчлалын төвүүд байх энэ одоо тусгай зохицуулалттай бүс нь өөрөө бизнесийнхнийг татах ийм одоо болцоо бүрдүүлдэг. Ингээ бидний харж байгаагаар бол 2028 он гэхэд эхний одоо 10,000 хүнийг суурьшуулна гэдэг ийм графикийн дагуу ингээ зориод ажиллаж байгаа. За одоо тухайлбал Чингис хаан олон улсын нисэх буудал, төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд энэ бүгд нийлээд одоо мөн энд 2000 гаруй хүн ажиллаж байгаа. За 2000 гаруй хүний ард бол одоо гэр бүл үр хүүхэд ингээд нийтдээ бол үндсэндээ энд нэг 7000 хүн ам бүрдэх ийм бас бэлтгэл одоо нөхцлүүд байгаа. За тэгэхээр Хүннү хотын зүгээс бид орон сууц, нийгмийн дэд эцсийн барилга орны сургууль цэцэрлэгийг бий болгох ийм шатараатай төлөвлөлтүүдийг хийгээд явж байгаа. Хүннү хот төслийн онцлог нь юу вэ? Улаанбаатар хот, түүний дагуул хот, Хүннү хотын байршил, түүнийг холбож байгаа дэд эцсийн уялдааг харах зорилгоор одоо бид нар бас ийм макет үзүүлэнг дэлгэсэн байгаа. Хүннү хотын эдэлбэр 31,000 га газрын эдэлбэр газрууд энд харагдаж байна. Төв аймгийн Сэргэлэн Алтан болог сумын нутаг дэвсгэрийг дамнан оршиж байгаа. Багангаас Хүннү чиглэлийн 102 км төмөр зам бүтээн байгуулалт байгаа. Өнөөдрийн байдлаар бол 90% гүйцэтгэлтэй ингэ явж байгаа. За хатууд эдвцүүд нь хийгдсэн. За энэ төмөр замын ач холбогдлын хувьд бол Хүннү хотод бол тээвэр логистикийн нэгдсэн терминалыг бол төлөвлөгдсөн Улаанбаатар хотын. За ингэснээрээ орон нутг руу явах ачаад тээврүүл энэ задраад заавал Улаанбаатар хотын төвлөрөл төвжил нөлөө үзүүлэхгүйгээр баруун зүгийнх нь баруун руу, өмнө Говийн аймагуд, за мөн одоо Зөв аймагуд гэсэн чиглэлээр ингээд тарах боломжтой. Хоёрдугаарт нь энд тээвэр логистикийн нэгдсэн төвлөрсөн энэ бараа таваараа түшиглээд мөн одоо цаашдаа зах бууны төвүүд одоо Хүннү хот руугаа гарч чадах юм бол Улаанбаатар хотын төвлөрлийн асуудал дээр асар том хэмжээний нөлөө үзүүлнэ гэж ингэж үзэж байгаа. Толгойтоос Хүннү хот чиглэлийн хөнгөн галт тэрэгний тэзүүг хийж байгаа. За энэ тэзүү хийгдснээрээ цаашлаад нэгдүгээр ээлж нь бол толгойтоос Хүннү хот. За хоёрдугаар ээлж нь Хүннүгээс 100 мод, майдар, налаах хонхор гээд буцаагаад амгалан дээр ирж чадах юм бол Богдхан уулаа тойрсон хүн тээврийн 140 км-ийн замын сүлжээ бий болох юм боломжтой байгаа. За энэ нь бол одоо өнөөдөр эс хийвдэж ирээдүйд өссөн өсөг одоо Богдхан уулаа тойрсон ийм одоо бие нэгэд дэмжсэн үүрэг зориулт бүхий ийм одоо тойрог хотын систем рүү орох нь бол тодорхой байгаа. Энэ бол өөрөө 2030 оны ерөнхий төлөвлөгөөч тэр 2040 оны төлөвлөгөөнд бол ийм байдлаар тусгадаад явж байгаа. Төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай хэрэгжиж байна вэ? За Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2022 оны засгийн газрын 143 дугаар тогтоолоор батлагдсанаас хойш
2023 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн их усрын бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж явж байна. За 2025 оны тухайд хийгдэж байгаа ажлуудаас нийт 3 төсөл арга хэмжээ улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээж авсан байгаа. За нэгдүгээрт нь бол Хөнөө хотын эхний ээлжинд хэрэглэх 35.10-ын дэд станц буюу цахилгааны их усүр 15.7 км цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт Хөндөй дэд станц 25 онд ашиглалтанд орсон. За ингээ 26 оноос бид ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр зорж байна. За хоёрдугаарт нь бол цэвэр усны их усүр буюу 5 гүний худаг өргөлтийн ноцоос нийт 16 км ус хангамжийн гол шугамыг ажлыг улсын комисс хүлээж авсан. За энэ 26 оны 2 дугаар хуулиар багтаж үүнээс үргэлжилж байгаа шугамын ажлууд болоод хоёрыг үржих нь 3000 куб багтаамжтай усан сангийг хүлээж авснаар ингээд Хөнөө хотын цэвэр усны их усүрийн талын бүтээн байгуулалтын ажлууд 100% дуусах юм аа. За 3 дугаарт нь бол үерийн хамгаалтын сувгуудыг бол хамгийн түрүүнд хотод төрүүлж хийдэг. За энэ хүрээгээр нийт 4 гол том сувгийн зурагдчлалын ажлууд хийгдсэн. За түүнээс 4-р сувг, 1-р сувгийн бүтээн байгуулалтын ажлууд газар дээр явж байгаа. Үүний 4-р сувгийн ажил буюу нисэх буудлын зүүн талын 4.9 км үерийн хамгаалтын сувгийн ажлыг мөн 25 онд ашиглалтанд хүлээж авсан байгаа. За тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 22 оноос эхэлсэн ажлууд ямар хөвтэй байгаа вэ гэвэл нэгдүгээрт нь бол цахилгааны эрчим хүчийг дамжуулагч талдаа хамгийн том дэд станцын бүтээн байгуулалтыг 23 онд эхэлсэн байдаг. За энэ бол Улаанбаатар хотын баруун талаас Сонгоны дэд станцаас 78.7 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж 220-110-ын хоёрыг үржих 125 мегагийн хүчин чадалтай сэргэлэн дэд станцыг байгуулж. За энэ сая миний хэлсэн шугам сүлжээ дэд станцын бүтээн байгуулалтаагаар нийлээд өнөөдрийн байдлаар 86% гүйцэтгэлтэй байна. Үүнээс цааш нь салбарлаад дахиад мөн RCT буюу 110-ийн дэд станцын бүтээн байгуулалт цаашаага 10 кВт-ийн хуваарлах байгууламжуудын ингээ бүхлээр нь бол бас энэ цахилгааны эрчим хүчний их усүрийн бүтээн байгуулалт багцаараа явж байгаа. За хоёрдугаарт нь түрүү миний хэлсэн ус хангамжийн ажил өнөөдөр нийт дүнгээр 80% гүйцэтгэлтэй явж байгаа. За мөн гадны холбоо буюу мэдээлэл холбооны кабелийн ажлууд хийгдэж байгаа. Нийтдээ 96 корын шугам Төв аймгийн төвөөс татаад Хөнөө хотын нутаг дэвсгэр ормогц 48-48-аар 2 салж төлөвлөгдсөн. За энэ бүтээн байгуулалтын ажил өнөөдөр мөн 65% гүйцэтгэлтэй байна. За тэгээд цаашдаа бол энэ дэд бүтцийн том бүтээн байгуулалтын үндсэн энэ 5-6 их усүрийн ажлаас 2 ажил буюу цэвэрлэх байгууламж, дулаан ханганы хангамжийн ажил бол үлдсэн байгаа. За энэ хүрээнд бол 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3000 куб ус цэвэрлэх байгууламжийг нийслэлийн төсвөөр шийдвэрлсэн байдаг. За энэ ажил мөн 25 оны 3 дугаар улирал тендер сонголт шалгаруулалт зохион байгуулагдаж барилга угсралтын ажил эхэлсэн байгаа. – 2026 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ? За 26 онд бид ирэх вэ? Усын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 43.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан. За энэ ямар хөрөнгө оруулалт вэ гэхээр миний түрүүний хэлсэн дэд бүтцийн 2023 оноос эхэлсэн эрчим хүчний сайд, хот байгуулалтын сайдын багц дээр хэрэгжиж байгаа энэ төслүүдийн үлдэгдэл бүх санхүүжилт 26 онд усын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэгдэж төс батлагдсан байна. За ингэснээрээ энэ бүс нутагт хэрэгжиж байгаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын их усүр талын бүтээн байгуулалт үндсэндээ 26 онд иж бүрэн дуусах ийм нөхцөл бүрдэж байгаа. За дараагийн шатанд нь бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтаа хийхээс гадна эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх ийм хөрөнгийг хойрлсон төсвийг хэлцээ явж байна. Ингээд бас маргааш батлагдаж 26-нд хэрэгжих боломж бүрднэ гэж ингэж харж байгаа. За энэ том хотын бүтээн байгуулалтыг хийхэд бол зөвхөн улс нийсийн төсөв бол хангалтгүй. Ер нь бол үндсэндээ улсын нийслэлийн мөн төр хувийн түншлэл дээр нь зээл тусламжийн баг хүүтэй
урт хугацаатай энэ хөрөнгө оруулалтаар бол энэ хотын бүтээн байгуулалт эдийн ажлуудыг хийхийг аль болохоор эрэлхийлдэг. За энэ хүрээндээ бол тухайлбал 2026-аас 30 он хүртэлх одоо улсын 5 жилийн үндсэн чиглэлүүд өнгөрсөн 7 хоногт ингээд улсын хурлаар эслэгдлэн батлагдаж байгаа шүү. За энэ дээр бол Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлтөд санхүүжээр хэрэгжих Хүннү хотын ногоон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл 100 сая долларын төслүүд бас сүүлийн 2-3 жил хэрэгжиж байгаа. Энэ ажил бол албан ёсоор 5 жилийн үндсэн чиглэлд ингээд орж байгаа. За ингэснээрээ бол цаашид 2027 оноос эхлээд мөн одоо дэд бүтцийн бүтээн байгуулалтанд хөнгөлөлттэй урт хугацааны ийм одоо бас зээлийн хөрөнгө оруулалтыг их усүрийн нэг бүрдэл хэсэг гэж оруулах ийм бас нөхцөл бүрдэж байгаа. За төрийн хөгжлийн түншлэлээр бол бас мөн одоо бас төслүүдийг хэрэгжүүлэх учиртай. За энэ хүрээнд бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2 төсөл бас төрийн хөгжлийн түншлэлээр хэрэгжихээр ингээ хэлцэгтэй явж байна. За нэгдүгээрт нь бол сэргээгт эрчим хүчний төсөл буюу өөрийн их усүр буюу нараар цэнэглэгдэх 90 мегаваттын батарей хороогоор ийм төсөл одоо бүрэн шинжилгээний дүгнэлтэнд гараад өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлаар одоо маргааш батлагдаж цаашаага олон нийт хөрөнгө оруулалт нээлттэй зарлах нөхцөл бүрдэж байгаа. За ингэж чадах юм бол бид нар одоо Алсын хараа 2050, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр аль хөтөлбөрүүдэд тусгагдсан манай Хүннү хотын эрх зүйн байдлын хуулиар ч гэсэн одоо зохицуулж өгсөн буюу аль болохоор сэргээгт эрчим хүчний их усүрийг ашиглана гэдэг энэ бодлого хэрэгжиж. За ингэж чадах юм бол одоо манай энэ 93 мегаваттын төслийг бол сонирхож байгаа дотоод гадаадын энэ сонирхогч хүмүүс бол саналаад илэрхийлж байгаа. За энэ төсөл бол цаашдаа хэрэгжнэ гэж үзэж байна. Олон улсын нисэх буудлыг түшгэлсэн ийм одоо хот учраас транзит Улаанбаатар Хүннү олон улсын транзит зочд буудлын төслийг мөн одоо бас төрийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлэх ийм саналыг оруулж байгаа. За ингэх юм бол цаашдаа зөвхөн улсын нийслэлийн хөрөнгө оруулалт дээр нэмхэн төрийн хөгжлийн түншлэлээр аль болохоор хамгийн ихэнд хэрэгжихүйц эрэмблэгдсэн энэ төслүүдийг хэрэгжүүлнэ гэж ингэж үзэж байгаа.